За зарим нь хөөрхөн шууд үзүүлчихнэ. Зарим нь их маяглнаа. Тэр чинь болоо ааштай. Тэр бүхэл тэгээд яг нэг нугуу хэлэхэд бас сонин тохиолдол гарна. Яаж ингэж тэгэхээр заримдаа бас жоохон Монгол гэхээр дургу солонгос гэхээр илүү одоо солонгос гэж бодож жаад амар долгионоор амар сүртэй хайцаж байгаад Монгол гэж мэдчихээр дургу хайцдаг юм ч байна. Эсвэргээрээ Монгол гэж мэдчихээр сүйд болдог юм ч байна. За хүн хүний донд янз бүртэй. Ерөнхийдөө 70% нь маш найрсаг, 30% жагаад юм. За тэгээд юу байдаг? Ер нь бол нэг за юу гэж тайлбарлах юм. За бас тэгтээ нэг гоё юм ба юу вэ гэж ингээд энтэнд явж байхад хаа нэгтэй таны хоорондоо яриа явж байхад гинт нэг хүн ингээд ирээ бараг тэрвэр жахын хардаг болоо уйлан дуулам ярьж магадгүй. Надад бол тийм зөндөө тохиолдчихсан. Тэгээд яаж гэхээр зүгээр ярьж байгааг маань өчтөг ингээд хоорондоо юм ярьсан зогсож байгаа юм сонсонгуудаа ирээд та нар ингээд Монголоос ирсэн үү гэдэг. Тийм гэсэн чи би өвөр монгол хүн байна гэдэг тэрвэрж аваад тэгээд юу гэж хэлж яана гэсэн чинь WeChat-аа өгөөд ингээд айгүй алдартай лаг зурагч юм боохгүй тэгээд та нар ингээд дараач удаа ирэхдээ ч юм уу юу надад ч гэсэн надлаас ингээд тусламж хүсэж болно энэ тэгээд айгүй хөөрхөө. Тэгээд гол нь юусэн монголоор ярьдаг уу багасаа энэ ч өссөн тийм өвөр монгол хүмүүс бас тааруулах юм байлээ. Тэр их гоё илэмсэг басан. Тэгээд бэлийн үйлдвэрлэдэг газар байна. За энэ төрөл бүрийн бэлийнүүд харагдаж байна да. Ёстой гоё бэлийнүүд. Энэ нөгөө цасны зориулттай бэлийнүүд байна. За энэ гой малгайнууд бас үйлдвэрлэдэг юм байна. За нарны усны цасны гэдэг шиг өвлийн зуны гэдэг төрөл бүрийн материалтай бэлийнүүд харагдаж байна. За энэ бүр гоё зузаан бэлийг бас зузаан малгайнууд харагдаж байна. За өөр юу байна? Тэгвэр гой оймснууд харагдаж байна. Хүүхдийн хөөрхөн юм ороолтон цамцнууд харагдаад байна. За энэ болохоор манайха бэлийн болоод ороолтны газрын WeChat. За цаашаа явнаа. За энэ баахан баанда ачуур болчихсон газар юм байна. Баахан таавч байна. Байдаг манай охтууд ч байдаг дуртай шүү дээ. За ипэн гэдэг чинь. За би бол байдаг өмсдөг. Тэгэхээр зөвхөн 100 юм уултай өндөр уултай байдаг өмсдөг. Энэ ямар гоё байдгнууд вэ? За энд янз бүрийн байдаг таавчнууд бас байж байна. За очиж асуунаа. За энд ийм гоё бас өөр зөөлөн малгаанууд харагдаж байна. Эндээр болохоор өвлийн гэрийн гоё урт оймснууд байна. Сая гоё байдгнууд харагдаж ирсэн. За энд таавчнууд харагдаж байна. Нөгөө хөргөн чихвчнууд байна шүү дээ. Гоё чихвчнууд харагдаж байна. Таавчнууд харагдаж байна. За энэ ботлын үйлдвэрүүд явж байгаа шиг байна. За кет пүүз үйлдвэр. Яхаа вакои пайжама. Нэдэ донс. За энэ чинь кет пүүз хүүхдийн гутал энэ төр үйлдвэрдэг юм газар ямар хөөх юм бэ? Гай гутлууд байна. Зэга пёня. Шөөзэй. Я. вакои пайжама нэдэ вэйсима. За ийм нэртэй газар байна. За би шалгаж зураг тавиулъя. Айгу гоё балерина үйлдвэрлэдэг газар байна. Хүүхдийн дүүфэл үйлдвэрлэдэг юм байна. Том хүний сандал үйлдвэрлэдэг юм байна. Маш гоё төрлийн гутлууд байна. За хэрвээ бэлэн байгаагаас нь авал арай цөөн тоогоор авч болдог хямд үнээр. Хэрвээ нөгөө логогоо үйлдвэрлүүлэх гэвэл дандаа 1000-аас 500-аас эхлээд идэх шүү манайхаа. Багада. 你好，我可以拍照吗？你的鞋子，我可以拍照吗？你的鞋子啊。在үзүүлэхгүй гэж байна. 你知道这个 Instagram 我有很多朋友的我可以за шиш за олон дагагчтай гэж нэг харуулж иж ямар ч юм үзүүлээ гэдэг зөвшөөрөл авлаа. Шиш你要微信吗? One color, okay. One color, one material. Yeah. Okay. This one is market? Which country? Do you know 你知道吗?外蒙古. 外蒙古. 我真不知道. 没有过联系. How much is it for 100 pieces for this color? No 100. 500. Yeah, 500. Sorry. За 500 ширхгийг өөрийнхөө логотой үйлдвэрлэж болно гэж байна. За тэгвэл нэг ширхэг нь хэд болох вэ асууя. How much is it for? It's a sample. It's a Chinese RMB? No. Dollar. Okay. It's for RMB. Oh, it's okay. Энэ зүгээр 15,000 төгрөг юм биш үү? Амар хямдхан байна тхүү. Okay, it's very cheap. За нэг юм авал. Үйлдвэрлэхдээ хамгийн бага тон хэдийн ингээд тэгэхээр 500 ч асуудалгүй шүү дээ. Хэдийн ингээд тэгэнгүүт. Тэгээ сая 31 он л гэж 32 он ч гэнэ үү тэгээ 15,000 төгрөг байхгүй юу? Монголоор. Энэ чинь бидэрт юу ч биш шүү дээ. Манай улсын иргэд энэ минийд чинь бол манай одоо бизнес эрхлэгчд бол энэ чинь одоо ажирахгүй гэх утгатай байдал үзүүлсний дараа бол
За тэгтэг гэд өгж байгаа байхгүй. Энэ мэтчлээ ингээд жоохон төвхтэй. Одоо яг зах шиг биш гэсэн үг. Тэгэхээр жоохон үйлдвэрлэгчд бол жоохон ингэж гидийдэг гэсэн үг тий. Тэгэхээр энийг нь ойлгож авах хэрэгтэй л гэдэг юм л да. Загварууд байх шиг байна. За энэ бол have a stock гэж хэрвээ энэ have stock гэж бичсэн байвал энийг шууд зарна гэсэн үг. Нэг ширхгээр нь чамаагүй зарна гэсэн үг. Гэтэ яг ерөнхийдөө багт 25 л гэдэг юм л да. Бас л ер нь нэг жоо ширхгээр харьцах айгүй дургүй юм хүмүүс байдаг байгаа. Normal cheaper Like this, $75. $75 Yeah, dollars. or RMB? Dollar. Okay. This 55. for RMB how much is it? For RMB. Yeah. За иймэрхүү болно гэж шүү. Танд доллар 3500 үргэлжлэл байгаа юм л та. Энэ гайгүй хямдхан байх шүү манайхаа. Ийм палач асар үнэтэй гэдэг шүү дээ. Заримдаа бүр сая 500 гарцсан явж байдаг. This is for RMB? Yes. Chinese. За 525 yen гэж 250 мянга орчим. За ерөнхийдөө л ойролцоо юм байна. Okay. It's normal. Yeah. Минимум за 60 ширхгээс дээшээгээ тоогоор захиалж болох юм байна. Маш тасархай ийм материалтай байна. For you. Okay. За энэ эко шүүпнүүд юм байна. Okay. This is have a stock or only order? Only order. Order. How much is for one model and one color for one material? Minimum order for 200 pieces. 200. Okay. Yeah. How much is this example this one price? Around 26. $26. Yeah. 26 Америк доллар. Окей. За энүүгээр нь ингээд хийж болох нэ. За онгоцны будал цаашаа маш том харагдаж байгаа. За тэгээ нэг анхааруулж кантон фэр үзүүлсэн бол зах биш, худалдаа биш. Тэгээд зарим хүмүүс энэ ирээд юм шууд худалдаж авъя гэдэг тийм зүйл бол цөөхөн таарладаг. Ихэнхдээ байгууллагуудын одоо энэ хийж үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдийн дээдүүд нь тавьсан байдаг. За ийм бүтээгдэхүүнийг бол одоо ийм үнээр бид нар ийм поштлээр үйлдвэрлэнэ. Манай үйлдвэр энэ байдаг гэж харуулдаг. За тэгэнгүүт та өөрийнхөө одоо брэнд бүтээх гэж байгаа бол өөрийнхөө тийм өсөж байгаа загварыг сонгоод цаалаа өгдөг. Цаашаа одоо ихэнхдээ вич хатар холбогдоод явдаг байгаа шүү. За энд бол технологи танилцуулагдаж байна. Маш гоё чихвчүүд гарсан байна. Төрөл бүрийн чихвчүүд байна. За энэгээр болохоор маш гоё өсний бүтээгдэхүүнүүд бас харагдаж байна. Сүүлийн үед ийм синс гарсан байлээ. Ямар ч одоо ийм сонио хушуугүй синс гарч ирчээд байгаа. Is it hair dry? Hair dry. The sample is outside. Okay. This one. За ийм том байгаа. Тэгэхээр энэ бол ердөө нэг л хэсэг нь. Тэгэхэд яг ийм дахиад бараг 4-5 ийм хэсэг байгаа. Тэгээд хоолны одоо доотлын давхурт болохоор хоол байсан. Тэгээд одоо ийшээгээ ингээд салаад явхад одоо хальт харуулхад ингээд айгүй том байгаа. За энэ бол ердөө л нэг хэсэг нь ингээд маш олон салаа хэсгээр ингээд салаалаад цаашаага явцдаг. Тэгэхээр та яг юу хайж байгаа вэ гэдгээ өөрөө маш сайн бодож, за дээрэс нь газрын зургаа маш сайн тэмдэглэж явах хэрэгтэй. За энд бол метро бол айлч одоо Гуанчжоу хотын айлч өнцөг булан бүрээс шууд метронд суугаад ирчих боломжтой буудалтай байгаа. За тэгээ энэ ч ирээд ер нь юм хэвлүүлээ, юм наалгая, юм явуулъя гэхэд бол бүхэл төрлийн карго болон юу одоо нөө танилцуулгын ийм хэвлэх одоо ажлууд бол маш сайн зохион байгуулагдсан. За тэгээ энд ирснээр орон орны хүмүүстэй бол таарлах боломжтой. Ерөөсөө огт ирэхгүй одоо төрлийн баг орон байхгүй байгаа шиг анзаарагдаад байгаа. Яагаад тэгэхээр сүүлийн үед Оросууд маш их ирж байгаа. За мөн энэ бразилчууд, за вьетнамууд энтраас их ирсэн байсан. Хүмүүс ихэнхдээ ингэж чемдам авч явдаг. Тэгээ энэ нь болохоор одоо яг нөгөө нэг юугаа танилцуулгуудаа аваад явхад хамгийн тохиромжтой байдаг гэдэг юм жижиг оврын чемдамууд ихээр авч явдаг байгаа. Йоо энэ амар гоё лакшери зэрэглэлийн юм кабин байна л та. Чиргүүл юм. Аялал ингээ хийгээ явхад маш их тохиромжтой. Йоо вау л та бүр амар том бүр. Йоо юу вэ надад. За энэ бол бүр төрөл бүрээр ингэ байж идэм байна. Вау л та энэ харалтаа. Хөө
Ингээ ортоогоо нараа унтраалгын системүүд нь бүгд ингээ сүүлийн үеийнхаар тоноглогдсон дүүштэйгээ 0 тоогоо. Энэ ингээ галтгоо. Living room те. Ийм хэсэг байна. Энэ ямар гоё юм бэ? Аялаж зугаалт өгчтэй.